дагах тийм хөдөлгөөн бол зураглал үүсчихэд байна гэсэн үг. За. Рекорд хэлээсэй. Хэлүүлэг. За энэ хүү бичлэгийг үзэж байгаа үдшийн оройн глонимын төргий 12 сарын анхны дугаар та бүхний гэрийн хоомерт ноутбукны дэлгэцэн дээр утасны дэлгэцэн дээр залрахад энэ хүү бэлэн боллоо. Бид хоёр шинэ жил хөтлөж байгаа. Бид тэрийг захиалахыг хүсвэл. Nice. За шинжилгээнд орцгоё. Йой, нүрэ ханах уу? Хүн болгонд бие үнэлдэг сар хэллээ анда. What? Сургалт авахыг хүсвэл. Бид тэр personal coach хийж байгаа, training coach, trading coach. Тэгээд нэг нь авал нэг нь үнгүү. Орс начаад. Наач орс ш. Гал. Наач орс. Бид тэр vacuum сургалт хийж байгаа. Vacuum. За, долларын индекс. Зонгосноо жоохон гапта нэгдээд дэш тоош өсрөөдсөн бол ер нь бол гапта бүгдийг нөхөөд. За, ерөнхийдөө 4-6-аар жоохон өссөн хөдөлгөөнтэй. 7 хоног болж өнгөрлөө. За, долларын индекс бол харьцангуй айгүй удаан хугацаанд өссөн байж байгаад одоо цэрэг хөдөлгөөн том сурын хөдөлгөөн орж ирж байна гэж ерөнхийдөө ажиллаж байна. За, энэ 7 хоногийн долларын индексийн таамаг ерөнхийдөө бол 2 цаг дээр чартаа харахад бол доошоо довоо өвдсөн маягийн. За, энэ өмнөх 2 лавыг эвдэж шинэ 2 лаваар өссөн байна да. За тэгээ энэ дээр нэг юм дэшээ задрах магадaltaй битернүүсээ задраад. За энэ маань одоо харин өмнөх дахиад дэшээ юм том хөдөлгөөн орж ирж чадах нь уу? Аль эсвэл одоохондоо бас дээлийг энэ удаан хугацааны өсөлтийн энд орж ирсэн шиг юм цэцрийн хөдөлгөөнөд орж ирэх нь үү гэдгийг анзаарч байна. За долларын индекс гэхдээ энэ тренд лайны pullback явах гэж байна уу гэж бас ерөнхийдөө анзаарч байгаа хэрэг жоохон унах юм бол энд 3 тоочтой байгаа. Доош орж ирээд энэ дээр 4 тоочоо игээд дэшээ явчих болно гэж анзаарч байна. За тэгээ сарын оны сүүлийн сар учраас хүчтэй хөдөлгөөн орж ирэх магадлал байх нь үгүй гэдгийг цаашдын дугаар дээрээс анзаарцгаая. За би бол жоохон уналтын таамагтай өмнө ёроолоо эвдсэн байгаа. За тэгэхээр энэ дээр нэг хүчтэй шалтгаазны бүсчлэл байна. Энэ дээрээс ирүүл ирээд за тэгээд ирэхгүй бол ерөнхийдөө дахиад жоох энэ тренд лайн руу гэдэг үнэ багцаалтах юм бол 105.4-5 хавцаа үнийн бүсчлэл орж ирэх гэж харж байна да. За долларын индексээр болохоор том цагийн чартны ерөнхийдөө таасны хөдөлгөөн бол зурагчд байгаа. Тэгэхээр энэ зураглалыг харахад бол илүүтэй таасны хөдөлгөөнөөр нэг ирэх хөдөлгөөнийг бол хүлээх сонирхолтой байна. Нөгөө талаараа яг хөө энэ дээш нь явах хөдөлгөөнийг илүүтэй нэг цагийн чартн дээр паттерн хөдөлгөөнтэй бол харж болох юм байна гэдэг бол зураглал бол энэ ч үүсчээд яваад байгаа юм болоо гэж харж байна. Тэгэхээр баталгаа нь болохоор илүүтэй таасны хөдөлгөөн, бүсний хөдөлгөөнийг сэтлээд гарч ирэх үед нь ямар ч бай хөдөлгөөн бол илүү төлөвлөх сонирхолтой байна. Долларын индекстэй тэгээд том төдрөө болохоор илүү энэ дээдлийн таз, энэ доотлын шалны хөдөлгөөнүүд төр сэтрэл үүсгээр энэ зургалтуудыг илүү том цаг свинг ч юм уу уртын цаг хөдөлгөөн дээр бол одоо мэдээлэл авах тийм сонирхолтой байна гэсэн үг. Тэгэхээр эхний хөдөлгөөн дээр болохоор илүү дундын цаг болоод DRL-эн дээр энэ хоёрын хөдөлгөөн, за HS 300 хөдөлгөөн эсвэл энэ дээшээ гарч байгаа хөдөлгөөн дээр бол арилж их сонирхолтой байна гэсэн үг долларын индекс дээр. Окей, за Nasdaq дээр бүсчлэл юу болж байна да? За Nasdaq ер нь жоохон эмх замбраагүй зураглалууд бол үргэлжилсэн хэвээрэл юм л да. Үний Тэгэхээр DRL-жил одоогийн байдлаар бүр төлөвлөж гэсэн ядаргаатай зураглалууд бол үүсэж байгаа. За нөгөө талаар хаана яг бүс авах уу эсвэл юу гэдгийг цэвэрхэн зураглал pullback хаанаас авах гэдэг дээр жоохон адармаатай. Гэхдээ яг хуу бүсэд бол үүсгэд яваад байгаа. Илүүтэй том цэгийн хөдөлгөөний харах юм бол Nasdaq хөдөлгөөн бол илүүтэй дээшээ нэг энэ шал за дээшээ гарч ирэх юм бол ямар ч дахиад pullback-наас бай хөдөлгөөн бол одоо төлөвлөх сонирхолтой байна. За энэ бол өөрөө хөдөлгөөн нь бол доороос матсаараад ерөөхдөө иш үрж ирж байгаа шүү дээ. Ингээл явсаараад. Тэгэхээр ер нь бол илүү энэ таасны хөдөлгөөн дээр хэрвээ доотлын хөдөлгөөн бол сэтлээд гарч ирэх юм бол энэ хөдөлгөөн бол явж хоолоо гэдэг хүлээлттэй бол байна. Тэгэхээр энэ чээс нэг хөдөлгөөн орж ирэх юм уу те. Гэх мэтчлэн зурвал гарах сонирхолтой байна. Нөгөө талаараа дундын цаг болоод том цагийн хөдөлгөөн дээр л сүүлийн энэ нэг 11 сарын дундаас хойш бол ер нь жоохон замбраагүй. За яг өмнөх зурглалууд гэсэн ер нь бол төстэй. Гэхдээ бүр сүүлийн хөдөлгөөнд бол бүр замбраагүй болчоод байна. Тэгэхээр жоохон өдрийн ярилцаж гисэн тэрийгэ тагаад оролтууд болоод
төлөвлөгөөнд бол нэлээд хэд хэд өөрчлөгдөх тийм юутай байна л. Өнөөдрийн байдлаар яг илүү тогтож байгаа хөдөлгөөний бас хөдөлгөөнүүд байх зураглал үүсэт энэ бай хөдөлгөөн болж байгаа гэж тийм. Тэгэхээр том зэг дээр бол илүүтэй харуул зүгээр юм болов гэдэг бол үнцэг үсчихэд байна. Тэгэхээр нөгөө талаараа энэ бүс за хэрвээ нэг сэлж томлолтын дээдлийн бүс за нөгөө талаар энэ чэнс эсрүүсэл авч чадах юм бол ямар ч сэл хөдөлгөөн ч юм уу гих мэдчлэн том зэг дээр илүү харилцаа төлөвлөх гээд байж байна да. Окей, за Nasdaq дээр харин за минийх дээр бол нэг юу л яваад байгаа гэж яриад л байгаа. За цааж хот болчих. За энэ дээр доороос явж байгаа нэг хүчтэй тренд лайныг сэтэлж чадахгүй байгаад байгаа. За энийг сэтэлүүл ядаж доошоо таамаг байна. Арай хүчтэй болгосон ч гэж бодсон ч сэтэлэхгүй ингээд за өмнөх дугаарууд гэсэн энэ дээр явж байгаа шиг рейнжлээд байгаа. За тэгээд 2 цаг энэ нэг 15 минутын тренд энэ дээр ирэх нь сүүлийн орой сүүлээс 2 дахь орой энийг ингээд доошоо сэтэлчвэл энэ хавцаанаас ингээд дэш өсөх тусам ингээд урт хугацааны сел позишн их боломжтой буюу энэ дээрээс ингээд чиглэл ирэх гэж байна гэж мэдээлэл амаар исэн чинь тэгээд энийг нэвдчихдаггүй дэшээ гараад ирлээ. За тэгээд өмнө нь зурж исэн энд нэг юм жаахан тооч хүрэлтүүд муутай за тэгээд нэг юм царай муутай гэж ярьдаг шиг юм паттерн яваад байгаа. Энийг доошоо сэтэрж бодвол жоохон доошоо таамаглчмаар байдаг. Гэтэл одоо ингээд рейнжлэл өсүүдэн тэгээд яг үндэ энэ дэр бол бай ярилжаа хийсэн ч орж брейк юу аваад сэлээ ярилжаа ингээд дуудахтай орж болох. Ингээд нөхцөл нь бүрдээгүй юм бүсчил яваад орж ирсэн. Nasdaq дээр яг төдийлөн яг юм арилжааг эндээс төлөвлөөд ингээд ийм бүтцээр ингээд гоё явчих гэх юм бүтцөл үүсэхгүй байна. Тэгээд үнэхээр өндөрлөлттэй ослоо энэ Nasdaq. Би миний ер нь минерч гэсэн Nasdaq тэр жоох муу байдаг л даа. Тэгээд чирийн олоогүй л юм гэдэг шиг. Нэх гоё бүсчил гаж ирэх баха. Бүсчлэл гинэ зураг. За долларын индекс нь алт. За алтан дээр нэг өмнөх 7 хоногийн дугаар дээр яриад байгаа. За энэ том өмнөх 7 хоног гэсэн үг тийм. 2 7 хоногийн өмнөх энэ лаг ингээд сөрөөд шууд ингээд энэ 7 хоногт унждах уу гэсэн энэ бол унаагүй. За тэгээд энэ 7 хоногт бас энийг өгслүүлээд уурна гэхээр бас л хэцүү л харагдаад байна. Өмнөх 7 хоногийн лаг яг доошоо хүчтэй гэхдээ бас тодорхой хэмжээнд ороо зүг татсан буюу баяруудын үйл юм байгаад шүү дээ. Тэгэхээр энийг ингээд дахиад доошоо сэтэлнэ гэж харахаар тодорхой хэмжээнд жаахан сул харагдаад байна. За 2 цаг дээр нь тавиад харахаар за би өөрийнхөө өрөөн дээр нэлээд их оруулсан. Энэ дээр цэвэрхэн паттерн үүсээд энэ паттерны баг үүсэж байгаас нэхлээл энд сэтрэг хүртэл ингээд юугаа зураад явж исэн. Ингээд хүрэх боломжтой цэгүүдийн ингээд зураад явж исэн. За гэтэл энэ дээр болохоор яатсан бэ гэсэн чинь өнөөдөр яг доошоо стрейт явахт нь би нэг нөхцөл харж ирсэн юм гэхээр энэ өмнөх ёроолыг сэтэлж чадах нь уу гэд анзаарч сэтэлээгүй. За тэгтээ яг сэтэлээгүй гэдэг нь доошоо унж чадахгүй гэсэн үг бол ерөөсөө бас биш гол нь доошоо сэл орлож гэсэн бас дахиад энэ ёроолыг сэтэлж баталгаачих гэдэг. Уул нь энийг ингээд сэтэлж орж ирээд дээш өссөн бол энэ хавьяас барьсан оролтууд нь илүү свинг барьчих ч юм уу эсвэл ингээд арай доошоо магадлал нь илүү өндөр болчих байсан гэсэн чинь энэ дэрэг тийм нөхцөл үүсэнгүү. Одоогийн байдлаар сэтэрсэн паттерныхаа доотлын шалыг дээшээ нэг жоохон сэтэрсэн маягтай. За тэгээ явж байгаа нэг чиглэл нь болохоор тэгээ энэ ёроолыг сэтэлж чадаагүй өсөж байгаа болохоор дээшээ гэж хармаар байвч энэ дээр доошоо паттерн сэтэрсэн учраас ингээд импульс доошоо тоолох юм бол одоо энэ дээрээс ингэж pullback-тэй дахиад доошоо унах таамаг байна. Илүү байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энд явж байгаа нэг хөдөлгөөн ингээд өнөөдөр бол дэшээ ингээд 2 цагийн лаг 3 шиг том ногоон лаг гараад ирлээ. Тэгэхээр баг дахиад дээшээ хөдөлгөөн маань хүчтэй байх боломжтой юм болов уу гэж анзаараад байна. За тэгэхээр энэ доо одоо өмнөх ёроолоо эвдээг учраас дахиад жоохон дээшээ явах боломжтой юм болов. За тэгээд нөгөө 7 хоногийн хаан дээр тулгуурлаад харахаар дээшээ лаанууд маань арай хүчтэй байна. Тэгэхээр голдыг энэ сард магадгүй жоохон өсчихэж магадгүй. Энэ дээрээсээ дахиад ямар гоё нөхцөлнүүд өгөхөөр энэ харъя үзэн. Жаахан дээш 51% дээш 49% доошоо гэж дээшээ магадлал арай л өндөрөөр бодож. За миний зургал дээр болохоор ер нь дундын цагийн ярилцлагууд болоод дээр ярилцлага төлөвлөлт ер нь алтан дээр сүүлийн зүгээр харагдаад байгаа. За яг тэрнээс нэг бүсийн ярилцлагын дээрээс нэг аваад даах хөдөлгөөн юм ингээд барьчвал бас нэлээд дэжиг харагдаад байгаа хөдөлгөөн бол байгаа учраас илүү өдрийн ярилцлага төлөвлөж байгаа тэмцээнс тренд дагах уу эсвэл үгүй юу гэдгийг шийдэх гээд байна гэсэн үг. За ер нь бол алт нэлээд дэжгүй шатны хөдөлгөөн дээр бол эсрүүцэл аваад яваад байгаа. Өнөөдөр ч гэсэн ер нь тэр эсрүүцэл аваад дээшээ өссөн харагдаад байна. Тэгэхээр энэ бүтэц өөрөө задарч иж нэг талын тренд бол даах гэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хооронд арилжаа хийж чад сэтрэх тал руу нь ер нь илүү дааж арилж ивэл илүү тухтай харагдаад байгаа. За нөгөө талаар яг энэ чинс
томцгийн паттерн бас үүсч болох уу гэдэг бол үнцэг үүсчихэд байгаа шүү дээ. Алтан нэрийн нэг иймэрхүү байдлаар дөнгөж шинээр үүсч байгаа паттерн тий. Тэгэхээр энэ өөрөө өслөөч гэсэн энэчээс унах уу ч юм уу гэдэг зураглал байгаа учраас илүү дээрж ажиллах гэдэг юм. Тэгэхээр нэгэн чартан дээр бол илүү тухтай бүс одоогийн байдлаар бол үүсчихэд байгаа. Таац шал гэдэг хөдөлгөөн. Тэгэхээр энэ хоёрын хоорондоо арилжаанууд хийгдэж байгаад сэтлэх үед нь илүү дээшээ доошоо гэдэг бол зураг хөдөлгөөн авах гэдэг. Тэгэхээр нөгөө талаараа бас дэжгүй бүсүүд байгаа учраас дээрж их нөлөөлж болохоор бол хөдөлгөөн бол байна гэж хараад байна л да. Гэхдээ энэ волюмын юм дээр жоохон рисктэй арилжаанууд бол энэ дээр харагдаад байгаа. Тэрний үг гэхээр энэ дээдлээс өтер бол нэлээд волюм цугларсан боيو арилжаа хийгдсэн бол бүс байгаа тоххой. Тэгэхээр энэ магадлалын үед бол илүү ингэж гарч ирээд энэ хавцаанаас ч юм уу энэ дээдлийн таасны хэсгээс илүү эсрүүцэл авч аваад орж ирэх тийм хөдөлгөөний зурвал үүсгэж болдог. Тэгэхээр ямар ч сан энэ бүсийг бол эхлээд доошын хөдөлгөөн дээр нэг харна. Дээшээ гарч ирж байгаа pull back-ны хөдөлгөөн дээр нэг харна. Тэгэхээр эхний типинууд энчээ байгаа учраас энэ хэсгийн бүсүүдээс харж хагаад дагаж хөдөлгөөн хийх үү эсвэл тухайн хөдөлгөөний сүрж хийх үү гэдэг бол арилжаанууд бол алтан дээр төлөх сонирхолтой байна гэсэн. Окей. За юг халтаарч биткойныг халтаарч. За биткойн харьцангуй өсөлтөнд докторжоод жоохон сайдвейс тал руугаа болоод ирсэн байгаад байгаа. За тэгээд өөрөө бас биткойн ингээд дээшээ хүчтэй өсөж байгаа байсан талбайтаар бас зөрүүлээд алткойнууд маань тодорхой хэмжээнд дээшээ яваад гарчихсан. За тэнгууд биткойн дээр одоо юу байж магадгүй гэхээр нэг юм за мэдээч чиглэл бол дээшээ явж байгаа дунд цаг дээрээс тэр том цаг дээрээс тэр. За тэнгууд дунд цагийн дахиад нэг юм төр зур паттерн үүсээд за энэ нь өөрөө юу болж байгаа нэхээ за биткойны паттернууд бас нэлээд цэвэрхий яваад байгаа. Доошо паттернаас гараад дээшээ ороод дээшээсээ гараад доошоо ороод юм цэвэрхий ороод байгаа. За энд нэг юм одоогийн явж байгаа тренд лайны цэвэрхэн тоож гараад ирсэн. За тэгээд энэ дээр бол нэг юм паттерн үүсч магадгүй шал гараад ирсэн. Тэгэхээр би энэ дээр нэг ийм доороо гэхдээ 3 биш 2 байсан ийм хөдөлгөөн гарч ирээ дахиад дээшээ явж иж магадгүй гэж анзаарч байна. За гэхдээ энэ бол дүнгэж үүсэж байгаа 2 тренд лайн дээрээс тулгуурлацсан учраас мэдээж магадлалын дараа бага гэж магадгүй. Гэхдээ цэвэрхэн ийм орой ёрол үүссэн тренд лайнууд үүсэж байгаа учраас нэлээд дэжгүн болов. За одоо л тэгээд ингээ харахаар өнөөдөртөө бол энд нэг юм дабл топ яваад нэг лайнаас дэрсэн юм шиг те. Тэгээд энэ дээр ийм хөдөлгөөн явж байгаа учраас тодорхой хэмжээнд дахиад нэг юм жижиг цагийн даун тренд үүсээд энэ нь тэгээд дээшээ ирээд цэцрэх магадaltaй юм болов гэж бодож байна. За тэгээд нөгөө өмнөх дугаарууд ирээдсэн одоо биткойн ингээд рейнжлээд ирэхээр энэ алткойнууд байна. За жишээл одоо XRP байна, ADA байна. За тэгээд энэ хуучны жоохон койнууд ирэхэд өсөд гаргажсэн. За би бол нэг амар тийм юунуудаас нь шилд сонгож байгаагүй. Миний хуучны листэнд байсан хэдэн койнууд л байгаа та. Тэгэхээр нэг алткойнууд маань өөрсдөө тодорхой хэмжээнд волюм орж иж байгаа. Гэр одоо биткойноос гарсан мөнгө бацаад алт руу орж иж болно. Эсвэл юу гэдэг чи биткойн авахаар тодорхой хэмжээнд мэдээж өсөлт үнэлт айгүй бага шүү дээ. Тэгэхээр алткойнууд руу хүмүүс ингэ мөнгө оруулж иж болох учраас хөдөлთა авалтаа ингээд хуваагаад хийгээд яваадах юм бол нэлээд дайггүй цаг уу ирж байгаа юм болоо. За тэгээд яг бүгднгийн хийж болохгүй ягаад тэгэхээр биткойноос тодорхой хэмжээнд тэзэний өдрийн өсөлтөөр ингээд хүмүүс ашгаад зараад гараа дахиад том хэмжээний жоохон юм засвар хөдөлгөөн орж байх. Тэгээд тэрэн дээр койнууд бас дагаад унчин шүү дээ. Тэгэхээр тэднэр дээр бас бэлэн байх гэдэг утгаараа бодолтож авах мөнгөнд дөнгөдөө ч юм уу хуваагаад яг боломжтой гэсэн үедээ авч ирэл илүү зүгээр ахыг хөрөнгө оруулалт талаасаа гэж бодож ньюцэн койнууд бол алткойнууд бол тодорхой хэмжээнд огт унтаа байсан гэдэг ч юм нэг юм волюм багтаа байсан үед одох юм бол волюмнууд нь сэргээд гараад ирсэн байлээ гэж апдейт илжээ да. За шинжилгээ болцсон уу? Тий. Болцсон. Тэгэхээр яг нөгөө өөр периодээр хийж болох уу гэдсэн. Тэр нөгөө хангалттай вебинар дээр ярьж байгаа учраас яриад баг тий. Тийм тэрийг нөгөө swing дээр вебинар орж байгаа тэр ингээд ерөнхийдөө валютууд дээр бол хөвчлэн хийх дээр нь орсон. За тэгээд уртын цаг орон шилжээд за тэгээд би өчигдөр орсон бичлэгэн дээр нөгөө сарын лаа хаагдаж байгаа шүү дээ. 11 сарын лаанууд хаагдаж байгаа. Тэгэхээр одоо 11 сарын лааны нэг лааны хаалтан дээрээс ингээд ерөнхийдөө buy sell руу талуу арай хүчтэй гэж магадгүй гэдэг хамгуудыг гаргасан. Тэгэхээр тухайн вебинарууд дээрээс илүү их одоо олон бүтээгдэхүүн дээр таамаг гаргасан бичлэгүүдийг үзэж болно гэсэн үг.
За ингээд энэ дугаар дээр хэлж ярих юм яваалаа. Баггүй бах тий. За тэгээд сарын оны сүүлийн дугаар сүүлийн дугаар гэнэ. Сүүлийн сар хэлж जैन. За тэгээд сүүлчээсээ бараг 4-р дугаар нь гэж магадгүй. Яг энэ одоо жил хаагдах энэ одоо тэгээд дундаа юм амралттай волюм багтай сарвал бас хэрхэн яаж хөдөлтгийг хамтдаа тэгээд дугаар болгон нэрээ апдейт хийгээд явцгаая. Бас шинэ туршлага. За тэгээд он гарангуут ерөнхийлөх цалигтанд шинэ хөтөлбөр орж ирнэ. За тэгээд Трамп гэдэг хүн ямар хүн байх вэ гэдгийг бөөнөрөө оны дараа 1 сараас орно гэсэн тий. Энэ дээр 1 сар орж байна. Тийм. За тэгэхээр тэгээд оны дараагийн дугаарчаас илүү дахиад гоё сонирхолтой шинэ ингээд зах зээлийн шинэ ерөнхийлөгчтэй байх талаар бөөнтө үзгэндэ. За тэгээд энэ дугаартаа бүгдэнд нь хамт байсанд баярлалаа. Амралтын өдөр, ажлын өдрүүд нь амжилт хүсье. Баяртай. Бид сургалтандаа эсэлт авч байгаа. Шинэ жилийн шинэ багц гарсан. Бүгд л бие үнэлдэг сар. Одоо яа их вэ? Трендэл багч.